Сайн байцгаана уу? Би өнөөдөр та бүхэнд нэг маш гоё зүйлийн талаар гоё аппликейшны тухай ингээд үзүүлэхээр шийдсэн байгаа. Тэгээ би энийг бүр ингээд үзүүлэхэд амар нөгөө excited болоод за тэгэхээр зэрэг бүгдээрээ юу вэ гэхлээр би танарт юу үзүүлэх гээд байна гэхлээр podcast гэдэг application таны зарим мэддэг ч яж магадгүй мэддгүй нэгэнд нь зориулж хийж ашиг заа. За тэгэхээр podcast гэхлээр зэрэг юу вэ гэхлээр штэ тийм. Энэ болохоор зэрэг утастайгаа ингээд iPhone утастай дагалдаж ирдэг байхгүй. Тийм болохоор ямар ч нэмэлт юм татаж авах шаардлага угаасаа энэ ч байгаа. Утас нэрээс олоод үзчих. За тэгэнгүүт энэ юу вэ гэхлээрээ зэрэг яг YouTube дээр ер нь төстэй заяа. За YouTube дээр төстэй юу вэ гэхлээр дандаа нөө бичлэгээр ихэнх нь бичлэгээр биш дандаа ингээд яриагаар FM шиг гэхгүй яг л ерөнхийдөө FM шиг. Хамгийн гол нь та өөрөө юу сонсомоор байгаагаа өөрөө сонгож хүссэн цагтаа үзэж болдог. За тэгэхээр бүгдээрээ ийш орцгоё л та. За тэгэнгүүт бүгдээрээ энэ дээр бид нар англи хэл сурах гэж байгаа тийм үү? За тийм чинь бүгдээрээ чи ESL гэд хай. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ESL гэж хайгаад за search хийлээ. Тэгэнгүүт энэ чинь ингээ 1700 1184 англи хэлний хичээлүүд гарч ирж байгаа шүү заяа. За тэгвэл зэрэг энэ болохоор эхний энэ хэсэг нь болохоор зэрэг одоо хичээлийнх нь ангиуд нь доотлих нь болохоор энэ хичээлүүдийг явуулж байгаа тэр нэг одоо өөр хүмүүсийн л байгаа байхгүй юу? Өөрөөр одоо аппликейшн гэдэгтэй адилхан өөрөөр энэ хүмүүс өөрөөр энэ газрууд өөрөөр ингэ бичлэг хийдэг. Надад хамгийн их таалагдсан бол хамгийн их бичлэгтэй энэ подкаст байгаа. За тэгвэл зэрэг энэ подкастыг би та нарт яагаад энийг заавал үзье гэдэг байгаа юм бэ гэхлээр зэрэг юугаараа ялгаатай вэ гэхлээр нэгдүгээрт маш удаан ярьдаг. Харилцан ярианууд нь маш удаан. Хоёрдугаар тэр хүмүүс юу яриад байна гэдгийг та нар ингээ харж болно, уншиж болно заяа. Тэгэхээр дагаад уншиж болно. Гуравдугаар энийг ингээд явж байгаа хооронд та нар ингээ уцаа хаагаад уцаа ингээ өөр газар хийгээ зүгээр ингээ сонсоод яваад байж болно. YouTube чи ингээ уцаа ингээ хаачингуул унтарчдээ штэ. Энэ дээр бол тийм байхгүй. За тэгвэл зэрэг бүгд одоо энийг оролдоо. За та нар оронгуудаа энэ subscribe дарчих заяа. Subscribe гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр энэ подкаст шинэ бичлэг хийх болгон танд мэдэгдэнэ гэсэн үг заяа. За тэгэнгүүтээ одоо ингээ энэ олон бичлгүүдээс өөртөө тохирох нь ингээ сонгоод үзчихнэ. За жишээлх юм бол бүгдээрээ энийг үзье л да. За энэ шивд орж үз. Ингээ гарчгнууд нагац гарчгнуудаас нь өөрөө сонгоод үзчихнэ. За search тийм үү? За тэгэнгүүтээ зэрэг ингээ явлаа. Энд ч нэг X гэдэг юм төвчлүүд байна тийм үү? Нэг X гэдэг энэ яадаг вэ гэхэлэр энэ дээр дарангууд ингээ хурдыг багасгаж болно. За бүр 0.5 болохоор бүр удаан ярина. Describing video. Сонсож байна уу? За тэгвэл энэ зэрэг бүгдээ нэг жоохон гүйлгүүлээд уншил да юу ярих гэдэг энэ дээрээ дарчихна. Тэгэнгүүт энэ хүмүүсийн хоорондынх нь харилцан яриаг нь та нар дагаад уншаад явчих болох нь шүү заа. За тэгвэл энэ зэрэг тэгэхээр ийм байна. Тийм болохоор зэрэг энэ олон хичээлүүдээс өөрөө сонгоод дасгал хийж явах таа ч юм уу те. Тэгээд байнга сонсож байгаарай. Тэгэх юм бол